Нэгдсэн үндэсний байгууллагын хөдөө аж ахуй хөгжүүлэх олон улсын сан, Баян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслөөс бэлтгэв. Сүүлийн жилүүдэд мал аж ахуйн салбарын нийтлэг хандлага нь цуслангийн болон намаржаа, хаваржааны ойролцоох голын хөндөй, тал хээрийн бэлчээрийг сэлгээгүй давтан ашиглаж байгаагаас эдгээр бэлчээр доройтох нь илбэг байна. Үүнээс харахад бэлчээр хамгийн их доройтож байгаа газрууд нь сум, багийн төв, гол уст цэгийн ойр орчимд харьцангуй их байна. Харин ой тайг, хээр тал, уулын бэлчээр нь усан хангамж муутагаас ашиглалт бага, доройтолдож багүрдсэн байна. Иймээс алслагдсан бэлчээрийн усан хангамжийг сайжруулах явдал ихээхэн чухал юм аа. Монгол улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуй хөгжүүлэх олон улсын сангийн гэрээ хэлцээрээр зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжлийн төсөл нь Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт 2011-аас 16 оны хооронд хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг юм байна. За энэ төслийн гол зорилго бол хөдөөгийн иргэд ялангуяа малчит тарилчдын амжиргааг дэвшүүлэх, өрхөө орлогыг нэмэгдүүлэх, малчит тарилчдыг мэдлэг чадварыг сайжруулах, за тэдгээр хамтарч ажиллах ур чадварыг сайжруулах гэх мэт томоохон зорилтыг биелүүлэх гол чиглэл зорилготой ажиллаж байгаа төслөө. За үүнээс гадна төслийн үр дүнд нийтдээ 120 малчтын бүлэг байгуулдаг. За малчтын бүлэг байгуулна гэдэг нь манай бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа энэ тэнд тархаа амьдардаг малчтыг хамтарч ажиллах тийм сэтгэлгээ бий болгоход гол нөлөө үзүүлж байгаа. Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил, төслийн мал аж ахуйн салбарыг дэмжих бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь бүрэлдэхүүн хэсэг нь Архангай, Булган, Говьалтай, Хинти, Хөвсгөл аймгийн 15 сумдыг хамарч хэрэгждэг ба эдгээр сумд нь тал хээр, өндөр уул, говь хангаан бүхий л хэв шинжийг агуулсан өөр өөрийн онцлогтой байгалийн бүс бүслүүрт байрлаж байгаа нь цаашид тус төслийн хүрээнд хийгдсэн ажлын туршлагыг Монгол орны аль ч бүс нутагт тохируулан ашиглах боломжийг олгох юм аа. Төслөөс Говьалтай аймгийн төсөл хэрэгжиж буй Цээл, Цогт, Алтай сумд болон Архангай аймгийн Үгийн нуур, Хөвсгөл аймгийн Цагаан уул сумдад нийт 10 ширхэг бороо цасны ус цуглуулах хөв байгуулжээ. Ер нь ийш тийшээ энэ тэнд ийм хөв бий болгоход бол хамгийн тустай гэж би үзэж байна. Ер нь уулын жалга байсан жилээсэн ер нь ховорхон усыг гашихад бол ер нь ус хөрөмтлүүлэхэд бол хамгийн хэрэг. Өвлийн их тастай үед л юу аахгүй гэхэд бусд нь намар хавар дун урд бол хаврын үйлрэлд бол хамгийн хэрэгтэй бас хөдрөө шүүн дээр хамгийн усалдаг. Энэ ходог ураас ч гэсэн гатан уснаас усгүйгээр орж иж усалдаг энэ ч Нэгэнт доройтож буй гадаргын усан хангамжийг хүний үйл ажиллагаагаар улам бүр доройтуулахгүй байх нь бидний зүгээс хийж чадах зүйл бөгөөд дээрх 15 суманд нийт 94 булаг шантны ихийг гашаа хамгаалалттай болгожээ. Энэ булаг маань бол Орхон багийн тар булаг хэмээх газар ашигласан. Энэ булаг байгаамаа 2015 онд төслийн хөрөнгө оруулалтаар 5-7 малчны бүлэг хамгаалсан байгаа. Малчны бүлгийн гишүүд бол өөрсдөө энэ бүх ажиллагааг чулуу зөөх, мод тээвэрлэх, өрлөг өрөх гэх мэт ажлуудыг бол өөрсдөө нэг хүрчлэн гар аргаар хийж тэтгэл гарган ингэж хашилсан юм болог байгаа. Төслөөс алслагдсан бэлчээр нөөц нутгийг ашиглалтанд оруулах замаар зарим нутгийн бэлчээрийн хэд ачааллыг бууруулах зорилгоор сум, орон нутаг, малчтын бүлгийн саналд тулгуурлан 60 гаруй гүн өрмийн худаг гаргаж 14 гүн өрмийн худаг засварсан. Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг сумдад хөрсөн цэвдэгтэй учир төслөөс төлөвлөгдсөн гүн өрмийн худгийг гаргаж чадаагүй бөгөөд цэвдгийг хайлуулж байнгын устаа байлгах шинэ технологи туршиж нарны их усрээр ажилладаг технологи бүхий гүн өрмийн худгийг шинээр ашиглалтанд оруулсан нь хөдөө аж ахуйн салбарт хийгдсэн шинэлэг ажлуудын нэг хэмээн тооцогдож байна. Бэлчээр ашиглаад байгаа олон гаа бэлчээр ингэж усан хангамж олон худаг гаргаснаар бэлчээрийг их сайхан тийм өргөн ашиглах тийм боломжтой болоод ирлээ. Ийм учраас манай малын бэлчээрийн талбай нэмэгдэнэ гэж чинь малчтын маань ашиг орлого нэмэгдэхтэй бас ялгаагүй тэнд бас нөлөөлж яах гэсэн үг. Урд нь бол бид нар чинь ингээд усан хангамж байхгүй их сайхан бэлчээр байгаад байдаг. Ус хоол худаг ус байдгүй. Тийм учраас тэр бэлчээрээ бид нар ашиглаж чадахгүй байлаа шүү дээ.
Одоо энэ манай төслийн шугамар бол одоо олон худаг бий болсноор тэр ашиглагдаагүй олон бэлчээрийг одоо ашиглаж манай малчдад одоо тэнд нүүдэлж, тэнд хашаа хороогоо барьж, хашаа сарвчаа барьж, тэнд одоо мал хунараа бэлчээрлүүлэх тийм нөхцөл боломжтой манай төслийн энэ үйл ажиллагаанаас нэмэгдсэн. Ийхүү төслийн хүрээнд бэлчээрийн усан хангамжийг сайжруулснаар 150 гаруй мянган га бэлчээр усан хангамжтай ашиглах боломжтой болж малчид бэлчээр нутгаас сэлгэх, нүүдлэх боломжийг бүрдүүлж байгаа бол төслөөс бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар дараах хэсэгтээ өгүүлэх болно. Тэгээ манай энэ төслийн хүрээнд бид нас 2-3 ажлыг хийж байгаа юм л да. Эхнийх нь яг хөөхтэй бид нас бэлчээрийг дээр нь дорой итсэн бэлчээрийг яавал нь хэдэн жилийн хугацаанд өөрөө байгалийн хаясаар нөхөн сэргэж болох нь вэ гэдгийг тошиж үзэж байгаа. Тэгэхэд бол бид нас нэг 5 га газар, заримд нь 3 га газрыг хашчихсан. Ерөөс мал оруулах. Энэ ингээ байгалийн хаясаар байгаад бол хэдэн жилийн хугацаанд сэргээд сайхан болох нь гэж үзэж байгаа. А нөгөө техник арга нь бол яг хөөхтэй бид нас тэр хачсан талбай дотор олон нас дургамлын үр цацаад захаамлаар хурдхан шиг одоо нөхөн сэргээдэг арга байна уу гэж үзэж байгаа байхгүй юу. Өөр 3 дахь арга нь ясан мөхтэй биднээс намар хадлан хадъя гэж бодож байгаа талбайгаа хавар 5 сарын 1-ээс эхлүүлээд малын бэлчээрээс чөлөөлөөд тэр чинь харуул хамгаалт гаргаад файз дүүжлээд ийшээ мал оруулж болохгүй хадлан хадаж болохгүй дугаараа гээд ингээд бэлчээрийг мэдээс хамгаалж байгаа. Төслөөс Архангай аймгийн төв болон Бадсингэл, Үлзийд, Өгийнүр, Булган аймгийн Гурван булаг, Дашинчилэн, Хөвсгөл аймгийн Бүрэн Тогтох, Хинтээ аймгийн Дэлгэр хаан, Дархан, Хэрлэн Баян улаан, Отрын бүс нутаг, Говьалтай аймгийн Шарга сум, Аргаланд Отрын бүс нутагт нийт 12 газарт Сум аймгийн нөөцийн өвс тижээлийн агуулга, сарвч, гадна хашааг иж бүрнээр нь барьж ашиглалтанд оруулсан байна. Архангай аймгийн Үлзий сумын Угалз мандал хоршоо 2016 онд төсөлд хүсэл тавьж ногоон тижээл тариалах ажлыг хэрэгжүүлжээ. Гэтэл энэ жилийн ургац нь өмнөх жилүүдээс илт сайжирсанд тариаланч хамт олон сум орон нутгийнхан сэтгэл хангалуун байна. Яг өнөөдрийн хувьд ихтэй бид нар энэ малаач хой чиглэсэн хүчит тижээл бэлтгэх талаар бол энэ Арангаан Булган сумдаас бол Булган сумдын хүмүүс ирсэн байна. Энэ ургац маань сайн гарсан байна. Энэ тариаланчд маань энэ талбай дээр үнэхээр одоо хөлс хүчээр шингээж ингэж ажилласан байна. Үүний үр дүнд бол сумын өвсдөжлийн нөөц фонд бий болох юм. Хуучин бол бид нар баг га тарьдаг байсан. Өнөө жил бид нар 70 га тарьчаад байж яхад чи ямар төс нутгийн ард түмэн маань бол чи ямар төслөөр одоо энэ сайхан үр аваад ингээд тарьчваа гэж санаа оноо асууж бас ярилцж хөөрөсгөө асуудал нутаг орны асуудал бид нар зөндөл ярилцсан юм. Цаашдаа бол энэ төсөл маань хэрэгжээд олон одоо энэ сумдуудад олон сайхан энэ аймаг сумдад бас хөгжин дэлгэрээж энэ Монгол улс маань бас цаашаа малчт руугаа анхаарсан бөгөөд энэ тариаланчд бөгөөд энэ хэм хийх гэж зорж байгаа энэ улсуудаа бас сайхан энэ зөв болгосон хүчээр дэмжиж өгвөл одоо Монгол улс маань цаашдаа бол ард түмний маань амьдрал нэлээд хөгжих ийм төлөвтэй харагдаж байна. Хүмүүс одоо ер нь анханасаа сайхан ажиллаад ижүүл амьдрал ахуй дэйсэлж байна. Тэгээд одоо бид нар гэхтэл одоо өнөөдөр гэхэд бол одоо 3-4 трактортай байна. 2 хадууд, 1 талбайн тээврийн трактор, 1 хаман богч гээд 4 трактороор зэрэг ажил гүйцэтгэж байх. Нэг өдөр нэг шимээсгээр ажил хийх хоёрын зөрүүл одоо энэ дээр харагдаж байна да. Шимээсгээр одоо 10 хүн хатахад ямар байх вэ? Ямар ч өдрийн бүтээмжтэй ажиллахад бол одоо техникийг гүйцэтгэх одоо тийм хоттой хүн гэж байхгүй. Тийм учраас бол техник агуу хөгжил бас урьдчилан байгаа гэдэг энэ илэрэл юм да. Төслийн гол зорилго нь малчдыг бүлгийн зохион байгуулалтанд оруулах замаар тэдгээрийн бэлчээр ашиглах арга зүйг оролцооны аргаар сайжруулах явдал юм. Бэлчээрийг ашиглах төлөвлөгөө гаргахаас өсвөлээд түүнийг хэрэгжүүлэх бүхий шатанд малчид идэвхтэй оролцох, тэдний гаргасан санал нь төлөвлөгөөнд тусгагдсан байх зэрэг нь эргээд өөрсдийн оролцоотой гаргасан төлөвлөгөө хамтын шийдвэрийг зөрчихгүй байх нэг үндэс болдог. Төслийн багаас төслийн хүрээнд олгож буй тоног төхөөрөмжийн 80%-ийг эргүүлэн төлж, дундын сан байгуулах журмыг хүнс хөдөө аж ахуйн сайдаар батлуулж ажилласан нь төслийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, малчдын бүлгийн гишүүд төслийн үр шимийг жигд хүртэх нөхцөлийг бүрдүүлж өгчээ.
төслөөс олгосон трактор, бороожуулагчийн эргэн төлбөрт нийт 500 сая төгрөг төлөгдөж 120 малчдын бүлгийн дундын санд байршиж байна. Уг сангаас 1747 малчин өрх 1.5-аас 2% хүүтэй зээл авч зээлийн хүүд 40.7 сая төгрөгийг хөрөмтлүүлжээ. Одоо малчдын бүлэг гэдэг нь бол одоо бэлчээр ус одоо нутаглах хэмжээний ойрхон эднээс бол одоо бэлчээр хамгаалах одоо тэр ойр очмынхаа ус булгийг бол одоо өөрсдөө бас хамгаалж янзлах. Тэгээд ер нь бэлчээр хэмжээний чиглэлээр энэ айлууд чинь хамтарч ажиллаж байгаа. Яг хөө тэр бэлчээр ус хамгаалах ажгаар орлогоо нэмэгдүүлэх зорилгоор дундын сантай болж бусад жижиг бизнесүүд одоо ногоо тариалах гэдэг юм уу, болоо хийх гэдэг юм уу. Эднээсээ гаваад хоршоод хамтардаг гэж яваад байдаг. Бүгдээр хамтруул одоо яаж ажил бүтдгүү, яаж дамжуулалтанд хүрдгүү гэдгийг л бүлгийн малчид одоо бүгдээр ухамсарснаас л энэ хоршоо гэдэг чинь ерөөсөө нөт хамтын ажиллах нэг нэгэндээ итгэл өндөр байж ижил нэгддэг тийм сайн дурын байгууллага гэж. Төсөл ихэлснээс хойш зорилтод бүлгийн малчдаас гадна сум орон нутгийн удирдлага, мал эмнэлэг, үржлийн тасын мэрэгжилтнүүд, газрын даамал, малчдын бүлгийн ахлагч, хоршооны менежерүүд зэрэг хүмүүсийг хамруулан давхарцсан тоогоор 7800 гаруй хүнийг бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлт, хоршооны удирдлага, менежмент, малчдын бүлэг, дундын сан, мал эмнэлэг, мал зүйн ажил үйлчилгээ, малын даатгал зэрэг сэдвүүдээр анхан болон агсан төвшний мэдлэг, арга зүй олгох шатараасан системтэй сургалтуудад хамруулад байна. Малчдын хүрээнд мэдлэгийн менежментийг сайжруулах, харилцан туршлага солилцох ажлыг бодит хэлбэрээр сайжруулахаар номын богцыг аялуулсан нь зардал гаргалгүйгээр мэдээлэл түгээж болох энгийн хялбар арга хэмжээ болжээ гэж олон улсын мэрэгжилтнүүд өндрөөр үнэлж байна. За энэ төслийн хувьд зорилттой нэг хэд хэдэн чиглэлийн мэдлэгийг бол малчдад олгох ийм зорилтыг тавьж ажилласан. За мэдээж зэрэг мал аж ахуйд одоо өөрсдийнх нь эрхэлж байгаа мал аж ахуйд ямар хүчин зүйлүүд одоо эрсдэл учруулад байна. Тэрийг ойлгуулна гэдэг бол маш чухал ажил. За хоёрдугаарт нь түүнийг даван туулах арга замууд. За тэдгээрийг яаж хэрэгжүүлэх вэ гэсэн арга зүйн зөвлөмжүүдийг бас хүргэх нь их чухал байдаг. За гуравдугаарт нь бол одоо бүлэг хамт олноороо хамтарч ажиллах энэ арга зүйд сурах. Одоо энэ нь бол төслийн бас нэг том зорилттой ажил байгаа. Анхны бүлэг байгууллагатнаар 5 эрдэнэ бүлгийн ахлагчаар ажиллаж байгаа юм. Тэгээ бүлэг байгуулагдсны үр дүнд 12 айл байдгийн манай бүлэгт одоо дундаа нэг хутагтай болж мөн хутгаараа одоо манайх ч бас говьрхуу газар шүү дээ манай илүүчин. Тэгээд хутгаа дундаа хэрглэж мөн нэг дундын сан бүрдүүлж тэргээрээ нэг 5-10 төгрөгөө хэрэгцээтэй үедээ зээл авч биеиндээ тустай болж бүлэг байгуулагдсны үр дүн гүйцэж байгаадаа бид бүгд баяртай байдаг юм аа. Төслөөс мөн завгар өвлж, хаваржаа барих, мал эмнэлэг үржлийн ажил үйлчлэгийг сайжруулах, сумын цаг уурын станцыг шинжлэх, цаг уурын мэдээг малчдад түргэн шуурхай хүргэх, сум орон нутгийн төвшөнд бэлчээрийн доройтлыг үнэлэх, хялбарчилсан арга зүйг нэвтрүүлэх зэрэг чухал ажлуудыг үндсэн зорилготой уялдуулж хэрэгжүүлж ирсэн нь төслийн үйл ажиллагаанд олон талуудыг татан оролцуулах, тэднийг идэвхжүүлэхэд тус төхөн болжээ. Цаг уурын мэдээ хүргэлтийг малчдад түргэн шуурхай хүргэх нь малчид ард иргэдэд гинтийн цаг агаарын аюултай нөхцөл байдлаас амнаас эд хөрөнгөө хамгаалах, бэлтгэлээ хангах, эрсдлийг хохирол багтаад авах ач холбогдолтой юм. Сум орон нутгийн мэрэгжлийн байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлж, тэдгээрийг чадваржуулснаар цаашид орон нутгийн бодлого төлөвлөлт сайжрах хамгийн гол хүчин зүйл болно. Манай Бацангал сум бол одоо бэлчээрийн талбай бол 308 мянга, малын тоо бол одоо 324 мянган толгой. Тэгээ сүүлийн жил өмнө бол бид нар бол одоо 6 багтаа тэгээ баг болгондоо нэг бэлчээрийн юм зогсоол цэг гэдэг үүн дээр одоо шугамын цэгийн аргаар ургацаа тодорхойлоод ерөнхийдөө ингэ явж байсан бол одоо зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжлийн төслөөс 2015 онд фото мониторингийн арга зүйг одоо биднэрт зааж өгснөөр одоо 2015 оноос фото мониторингийн аргаар Бацангал сумын 18 цэгт энэ ургацыг тодорхойлсон. 2016 онд бол одоо бүр юунаас Улаанбаатар хотоос энэ мэрэгчлэнгүүд ирж бас хамтарч одоо моор хоёрын арга зүй болон энэ фото мониторингийн аргаар одоо давхар хамтарсан хээрийн ажиглалт судалгаа хийж одоо 21 22 цэгүүдээр ингэж хамтарсан судалгаа хийсэн байгаамаа.
2012-оос 16 оны хооронд зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл маань хэрэгжиж бидэнд одоо бас нэлээдгүй хөрөнгө оруулалтын ажлыг одоо хэрэгжүүлж өгсөнд. Үнэхээр одоо сум орон нутаг за малчид хүмүүст бас үр өгөөж өгсөн төсөл хэрэгжлээ гэж дүгнэж байна. Төсөл томрогдсон айл ямар үр дүнтэй байна? Төсөл томрогдоогүй айлууд ямар үр дүнтэй байна? Энэний жишг юу гэлөрөөсөө манай сумд илт мэдээж. Тодорхой бас оновчтой одоо бодлого хэрэгжүүлсний хүчинд бол энэ мал аж ахуй одоо өсөх үндсэн суурь бүрдлээ гэж ингэж үзэж байна. Үндсэндээ ялангуяа энэ мал аж ахуйн салбар дээр ажиллаж байгаа малчдын одоо үйл ажиллагааг идэвхжүүлэхэд бол маш их одоо өөр нөлөөгөө өгсөн ийм одоо төсөл болсон. Иймхүү Монгол Улсын засгийн газраас мал аж ахуйн салбартаа чиглэсэн тодорхой зорилго, чиглэлтэй олон ажлууд нь улам бүр өргөжин дэлж ард иргэд малчин түмэндээ аж тусаа өгснөөр энэхүү нэвтрүүлгээ жаргааж байна.